За өглөөний минь сайхан амарсан уу та? Өглөөний минь сайхан амарлаа. Та сайхан амрав. Сайхан амарлаа. Таны өглөө хэдийн цагаас эхэлдэг вэ? 6:30. 6:30. Өглөөний зуршлаасаа хуваалцвал Өдөө босоод усанд орчоод тэгээд өдөр хийх ажиллаа оройн төлөвлөсөн юм дахиж шалгаад тэгээд ганц хоёр саняаж вен тамир хийгээд байлаа. Ажил эхлэндээ. Өнөө өглөө та ямар өнгийн мэдрэмжтэй сэрсэн бэ гэдэг асуултыг асуумаар байна. Яагаад вэ гэхээр одоо хүн болгон өглөө болгон өөр өөрийн өнгөтэй сэрдэг гэж боддөг юм аа. Тэгэхээр эндээс та ямар өнгүүдийг сонгох вэ? Шар өнгөө сонгох. За шар өнгийг сонгох уу те? Яагаад шар өнгийг сонгосон бэ гэдэг сонирхолтой байна л да. Алтан шар нар амьдралыг ивент итгэх штэ. Торонтын талд бол цэдитл гараад ирнэ штэ шоуд. Наан. Тийм болох юм байх. Тэгвэл та ер нь өглөө их ирч хүчтэй. Өнөө өглөө бол ер нь их ирч хүчтэй сэрсэн. Сургуулийн эхлэлд хаж дэвтрийг бэлгэлмээр байна. Энд дээр хийх ажлын чагсаалтуудаа хоёулаа ярилцсангаа бичиж явна. Тэгэхээр таны хувьд одоо ямар өглөөг мөрөөддөг вэ гэдэг их сонирхолтой байна л та. Хүн өглөө босоод өөрийн одоо төсөөллийн өглөөг харахыг хүсдэг шүү дээ. Таны хувьд. Тэгээ би чойсон хотод амьдэрдээ. Ер нь хүмүүс сайхан сэтгэл тэнгэр дүнжээр алхаж байгаасай. Доронтойхны гутал нь шороо тоосгүй байгаа сайл гэж бодож байгаа. Тэгээ Монгол орн чинь дөрвөн үлрэлттэй. Өвөл бол сайхан цав цагаан цас гарах. Хавар бол нэг шуурга муур байгаа сайл гэж бодож байгаа. За. Цам бол нэг ногоон. Ааха. Гой ногоон. Тэгвэл өвөл бол цав цагаан түүндэр шиг санагдаад байдаг байхгүй. Шаралсан өвсөнд ингээд харагдаж байхдаа бас 50 сэтгэл төрүүлдэг. Намар бол угаасаа тэгэл тосон намар гэдэг тэгээд. Анзаараад байхад байгаль их дэлхийгээ их шүтэж амьдарч шүтэлцээтэй амьдардаг юм байна гэж ойлгож байна л да. Одоо сүүлийн үед бүр тийм болчиход байгаа. Залуудаас зарим үед анзаарахгүй явж ирсэн. Одоо бол байгаль дэлхийтэйгээ холбоотой байхгүй бол байгалаа хайрлаж явахгүй бид нар бас бид нар сөрөг нөлөө өөр хүүхдэд ирж штэ бид нар ч одоо ингээд ерөнхийдөө сайхан ямар ч тийм бохирдлын орчинд 50 сайхан амьдсан байж таа. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр юу байсан бэ гэдэг сонирн байна л да. Ажил амьдралын хувьд бас одоо хань ижлээ сонгох гэдэг ч юм уу. Амьдралдаа хийсэн зөв шийдвэр зөв хань ижилтэй болсон доо. Зөв шийдвэрлэг гэж боддیں۔ Хүн чинь ганц хүн гал болохгүй гэж. Тэглэхгүй байх уу? Монгол хүн эхнэрээ магтдаггүй гэсэн тийм. Энэ бол магтж байгаа шүү. Амьдралаа зөв сонгоход ажил халамжтай тэгээд сайхан мөхөл юм байна шүү дээ. Хүний амьдралын одоо сонголтууд ханаа зөв сонгох, мэрэгчлээ зөв сонгох гэдэг маш чухал байдаг. Тэгэхээр таны хувьд амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр ханаа сонгосон сайн хантай гэрэлс шийдвэр байсан байна. Мөн мэрэгчлээ сонгоно гэдэг маш чухал. Барилгын одоо усны инженер гэдэг бол түгээмэл биш мэрэгчлийг сонгосон. Тэгэхээр яагаад заавал энэ мэрэгчлийг сонгосон юм бол гэдэг сонирн байна л да. Барилгын усны инженер гэдэг нь юу юм аа? Ер нь хөдөө усжуулах гэдэг хоёр талтай нэг нь болохоор одоо гидр техник энэ барилгын усны инженер гэдэг бол услтын систем. Одоо ган гачиг болдог. Ер нь ган гачиг болж алдагдал хүлээдэг тийм байхгүй. Тариалан ирэх боломжийг олгодог. Тийм учраас энэ мэргэжлийг сонгосон. Хоёрт одоо усжуулалт төдөөгийн усжуулалт манай тал нутгийн бэлчээрийг ашиглах ходог ус нэн шаардлагатай байт юм байна. Тийм гидр техникийн ажил гэдэг бол ерөөс далан барих замын далан энэ чинь яг адилхан шүү дээ. Тэрнээс илүү нягт юм гэдэг байхгүй. Тэр бетон хэсүүд болохоор зөв барилгын бетон хэсүүдээс шүү өндөр маркийн бетон хэсүүд гэж шүү дээ. Та Узбекистанд бас юм мэрэгчлээ. Узбекистан Ташкент хотод сурсан. Тий Ташкент гэдэг талхны хот Ташкент гэдэг энэ маш гоё хот шүү дээ.
газар хөдлөлт болоод За. нураад сүүлд нь тэр олон үндэстнгүүд цуглаж засгийн хотод эргээд босгосон. Тэгээ Өзбекийн ард түмэн гэдэг нь маш хөдөлмөрч хүмүүс газар тариалан эрхлэн мод тар настай улсууд нь пенсентэй гарсан эсвэл тэр академик докторч нь гэртээ ирээд нөгөө хурцаа бариад зээтэйг бариад ногооны талаа тенс мод үг тарьдаг юм асуудал байдаг шүү дээ. Ихэд ажилласан улс та сархав тий. Тэгээд дулаанч газрын хоол унд бол одоо их сайн. Маш сайн хоолтой. Тийм газар. Тэгэлгүй яг дуу хуурц сайтай, өв соёл их сайтай, их сайхан газар суралцсан байна тийм ээ. Ер нь их жоромтой тийм. Мусульман шашинтай тийм асуудал байдаг шүү дээ. Махан тэр арай ихэд нь тий манай монголчууд төстэй шүү дээ. Тийм тий. Чингис хааны лоб байна бас. Чингис хаан нэг магтан Чингис хааны хөрс сад гэж бас ярих ах шүү дээ. Та оюутан цагтаа гэртээ харах боломж алхир байдаг гэсэн байна. 4 жил суурчаад гэртээ харж ирсэн үү? Эхний нэг жил энэ тэр гэртээ харж чадаагүй. Тий. Жил тэр болгон очдоггүй байсан юм би. Тэгээд гэрийнхнийгаа их санаа штэ тий. Тэр үуч одооных шиг тийм юу байгаагүй шүү дээ. Харилцаа холоо нэг шуудангаар нэг захиа ирвэл жилдээ нэг. Тэгээ сүүлдэж тэр анзаархаа болчтой юм л дээ. Хөрхөө ээж маань санд байсан. Дорнотод хамгийн анхны өндөр 10 давхар 3 барилгыг лифттэй барилгыг барьж исэн гэж сонссон. Ер нь орон зайсны барилгыг бол манай Доронтын залуучууд өөрснөө барьдیں۔ Бусдын аймгийн төвд бол Улаанбаатарын орч ирдэг. Манайхан өөрснөө барьдаг байхгүй. Манай залуучууд их хөдөлмөрч мундаг тийм компанитай залуучууд байдаг. Тэгээ хоёрт миний ээж нэг гэмтээд. Тэгээ бас хамаагүй хөдөлж болохгүй тийм үед би нэг лифттэй байшинд ороод хийж бодоод. Өдөр 5 давхар байшинд 4 давхар амьдэрдэг. Ээж минь жаахан гэмтээд тэр нь нас олжихгүй. Тэгээд энэ байшингийн гадна тад нь лифт хийчихдээ юм гэж бодсон. Тэгээд чадаагүй. Тэгээд лифттэй байшин барьсал та. Тэг 10 давхар байшин. Тэгээд ээж маань тэрэнд орж чадаагүй. Өнгөрсөн. Хүүгийнхаа одоо тэр сайхан хүсэл эрмэлзлийг бол харсан баха гэж ойлгож байна. За. Тэгэхээр эргээд мэрэгжил сонголт руугаа орё гэж бодож байна. Тэгэхээр залуучууд одоо мэрэгжил сонгохдоо гадагшаа очиж сурах юм бол хамгийн сайн боловсролыг аав, сайн мэрэгжилтэй болно, сайхан амьдрна гэж боддог. Мэдээж дэлхийн боловсролын одоо төвшин өндөр орнуудад суралцах юм бол давуу талууд маш их байна. Одоо залуучуудад хандаад зөвлөгөө өгөөч мэрэгжил сонголтонд. Ер нь ямар ч мэрэгжлийг бол өөрөө дурлаад хийхгүй бол нэмэр байхгүй хотлоо шүү дээ. Гадаад ер нь сурах систем байгаа маа. Манай Монгол улс бодлогоор сурах гэжтэй. Яг тэгэхээр тэргүүлэх зэргийн сургуулиуд сурах гэжтэй. Тэнд хүмүүс яаж амьдарч байна, яаж хөгждгийг харж ирдэг байхгүй. Гагны орчин гэвэл бас дээд зэрэглэлийн гагны орчин байх хэвээр. Инженер бол бас инженер шиг л инженер байх хэвээр. Гэхдээ дунд сургууль боловсролыг сайн математик чиглэлийн сургалтыг бол ер нь бас төгс олох гэсэн юм байгаа маа. Бусд хичээлүүдийг бол яг хөтэ хүн дараа нь тэр сурч болдог байхгүй. Математик нэг алдахаар зэрэг алчдаг байхгүй. Тэгээд инженер хүмүүсийн хувьд бол тийм ээ. Инженер хүмүүсийн. Тэгэхээр мэрэгчлээ сонгохдоо дуртай өөрийнхөө дуртай мэрэгчлийг сонгоол гэсэн үг. Тий, дуртай мэрэгчлийг сонгоод яг өөрийнхөө дуртай юмаа хийхгүй бол хүн дургүй юмаа хийн гэж байхгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За тэгвэл одоо энд байгаа стикерүүдээс таны сонгох стикерийг би бол баг мэдчихлээ л дээ ярианаас ч. Тэгэхээр ажлаа дурлаж хийдэг гэсэн үг үү? Эсвэл бол ажилдаа үнэхээр мэрэгжлийн хийдэг, ажлынхаа ард гардаг гэдэг стикерүүд байна л да. Мэрэгжлийн төвшөнд ажлынхаа ард л гарах хэрэгтэй. Энэ ажлыг дуусгах сурах хэрэгтэй. Хүн анх сурснараа болдог байхгүй. Анх л нэг жаахан дотоод юм хийгээд сурчвал яг тэгээд амьдралдаа тийм дотуул явна. Ер нь дуусгачих хэрэгтэй. Инженер гэдэг нь яг тийм тэгш одоо ийм дөрвөлжин яг ийм юм байх хэрэгтэй. Яг тэгж хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс тийм юу жаахан горил хамаатай тийм ерөөсө болдоггүй байхгүй шүү дээ. Яг зургийн дагуу, зааврын дагуу өөрснөө яг инженер хүний сэтгэхээр ажиллах хэрэгтэй л да. За тэгвэл таны сонгох стикер энэ юм байна.
ажлын мэргэжлийн төвшөнд үнэхээр одоо кул ажиллаа хийж чаддгаа гэсэн стикерийг сонголоо гэж ойлголоо. За бас ажилдаа дурладаг гэж энэ зүрхэн нүүдтэй стикерийг сонгох болов уу гэж бодож байна л да. Зөв үү? Зөв юм ажиллаад орлож хийх хэрэгтэй. Хүн амьдралдаа альва зүйлээс, ажил мэргэжлээс, хүмүүсийн эргэн тойрноос маш олон тээшийг авч яадаг. За таны амьдралдаа авч ирсэн сургамж юу юм болоо? Ажилтай холбоотой ч байж болно. Ажилтай холбоотой сургамж ихэр зэрэг юу юм да. Юмэг ер нь дутуу хийж л болохгүй гэж ойлгосон. Хондоо яарад энэ хүнийг холигдчих юмсан ер нь яарад ингээд хийчих. Ер нь тэгж болохгүй юм лээ. Ерөөсөө л юм чи эргээд тэр чин дахиад хэдийнхэн зардал өсдөг байхгүй. Тийм хүн хотлаа хэлсэн ч гэсэн нөгөө хэлсээрээ тулгаач гэдэг. Тэрэн шиг тийм болдог байхгүй. Тийм учраас нэг ажлыг хийвэл яг ёсоор нь дуустал хийгээд байвал сүүлд санаа гарах. Таны одоо харж байгаагаар ирээдүйд хэрэгцээтэй байх мэргэжил ямар мэргэжил гэж харж байна? Мэдээж та инженер хүн тэгэхээр инженер гэж хэлэх байх л та. Би бол инженер гэж хэлнэ дээ. Тэр нь математик дээр суурилсан. Барилгыг хүртэл тэгж математикаар барина шүү дээ. Хийсэн ажлуудаасаа болон хийж байгаа ажлуудаасаа дуртай та. Би анх сургууль төгсөж ирээд бас томилтоор юунд явжсэн. Халахын голын эргийн хамгаалалт. Хондоо эргэн нураад тэр Орсын барьсан мундаг гой тасган байхгүй болох нэ гэдэг. Ингээ голыг хаагаад ингээд чих урсгасан байхгүй. Тийм ажил дээр хэдэн жил ажилласан. Анхны ажлын амьдралгаараа халахын голоос эхэлсэн байхгүй. За тэрнээс хойш бол одоо маш олон ажлууд байгаа. Онцлог ажлуудаасаа дуртаач. Театр байсан. Доронтой хөгжим драмын театр. Энэ хамгийн хүндрэлтэй юм байсан. Барилгын зураг нь байж байдаг, бетон сутгах зураг нь байж байдаг. Доторх юм юу ч байхгүй. Иргэдэд тайз автоматар хөшиг бууд, автомат болдог хөшигтэй нэг театр байгаа. Тэгээ эхлээд говьалтай театр төрүүлж ирсэн, туршлага судлах гэсэн. Сүүлд нь бид нар туршлага судлуулахаар төрүүлээд явчихсан. Тэгээ би одоо бүх юм театрын мэргэжилтэн боллоо явсан. Тэр акустик энэ төр сайхан болсон л гэсэн. Зам доронтод нийсэх хүртэл нэг бетон зам тавьж ирсэн юм бид. Хаж дэвтэр дээр бичсэн одоо эх 7 хоногт төлөвлөсөн ажлуудаасаа манай үзэгчдэд хуваалцаач. Шинэ 7 хоногт бид нар Дорн тамгийн сэргэлэн цамын галын голын гөөрөн дээр ажиллаад дуусгах. Улаанбаатар хот гач ортын зам дээр нодны ажиллаад дууссан. Тэр ажил дээр бас бид нар хяналт арчилгаа хийх ажил байгаа. Сквадрын Эрдэнэ цагааны цэцэрлэгийн ажил эхэлж байгаа. Тэрний эхний тээвэрлэлийн ажил эхлэх байх гэж байна. За баярлалаа. Хаж дэвтэр дээр бичсэн олон ажлуудаа 100% биелэлттэй байх болтугай. Тэгээд олон одоо хөгжил дагуулсан, олон хүнийг баярлуулсан тийм сайхан ажлууд одоо бичигдэж бас биелэж байгаасай гэж хүсэж байна. Ингээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас залуучуудаа зориулсан урам зориг хайрлах тийм амьдралдаа мөрдлөг болгодог өөр сайхан урам зориг өгөх үгсээсээ хуваалцаач. Ер нь хүн зөвл явах хэрэгтэй. Зөөлөн. Зөөлөн зам болон. Та ер нь алхирд болдог бай. Моо тулж. Моо ёо. Одоо Зөв явбал зөөлөн замбуулаа ингээл дуулах юм бол тий. Зөв явбал зөөлөн замбуулаа гэж тийм. За манай Гавьяат Батцүхийн маань сайхан дуу байна. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас залуучуудад хандаад дээн зарчмыг та бүхэн маань баримталж яваасай гэдэг ч юм уу, алдахгүй тулд ийм байгаасай, ажил амьдралтаа ийм байгаасай гэдэг өөр нэг урам зориг уриалгыг бас өгөөч. Ер нь бол ямиг дистратай төлөвлөсөн ажлаа дуусгаж, аливаа ажлыг дуусгаж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь ажлыг төлөвлөсөн юм уу дуусгаж сурах хэрэгтэй. Ямар ч ажил гэсэн хамтарсан хүнтэйгээ үнэнч хамтрах ёстой. Ер нь энэ бол дээд түвшингээс дороо хүртэл бүгд ийм их хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжил явахгүй. За баярлалаа. Манай залуучууд маань үнэнч байх хэрэгтэй байна. Ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй байна. Ажлыг одоо дуустал хийх хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон болов уу гэж бодож байна. Ингээд залуучуудаа амжилт хүсье. За ингээд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.